шүү өвөө гээ. Ер нь бол өвлийн өвгөө ганцхан тайгаа тогшихтол тэр хүүхдийн аав ээж хүсэл мөрөөдлийн биелүүлдэг байна. За зараа шүү дээ. Өвлийн 12 сар ирдгийг би мэднэ. Би таныг хэд хэдэн удаа харсан. Харсан байх. Харагдсан байх нэ шүү. Би энэ цагталд ганцхан хүсэл бичнэ. Миний хүсэл бол манай өвөөг үүрт надтай цуг амьдруулж өгөөч. Намайг бас сайн эмч болгож өгөөрэй. Би эмээ өвөө нарыг эмчилсэн сайн эмч болно. Танд энэ цагтлаач өдрийн мэндийг хүргэе. Та заавал хариу цагтал бичээрэй. Дөрвийн ангийн сурагч өвгөн байна. За чи сонсоо. Хүүхэд төрийн хүсэл ийм л үнцэнтэй байдаг болохоор бид байна. Бүх хүслийн загтлыг уншихын төлөө ажилладаг. Чи ч гэсэн жаахан байхдаа надаас их хөөрхийн хүсч байсан та. Алло, амнах нь хаалт юм. Бартаа өвлөө. Юу сахалцаар хийцвэсэ. Өвлөөс юм хүсэж байгаа ч үгүй. Хүүхдүүдээ өвөө нь одоо тайгны эзэн болохдоо арайч төгсөө шиг юм зүрүүд байгаагүй юм та. Өө энийг тай. За. Хүлгээ тай. Би бас та нарт нэг юм хэлмээр байна. Хөөе настунгай. За өвлийн өвөө аваа. Би та нарын энэ хүүхдийн хүсэл мөрөөдөл энэ хүслийн захиа инээ тэрэг чи би хүндэтгэж байна. Гэхдээ би ч бас ардаа ажилтаа амьдралдаа арга гэртээ бас нэг өөр ингэсэн асуудалтай хүн шүү дээ. Би өөрөө өвлийн өвгөн болмааргүй байна. Та нар зүгээр өөр хүн олоод өвлийн өвгөн болгочих гэхүү. Ойлголоо гэсэн. Өчигдөр наад чи бэлэн. Билүү. Чи нэг үзээд. Алуу, наадхан тоглосон. За энэ гэрээ хүмүүсийг өснөө үе. Ханаа манай гэр чи энэ камерын дэлгэсэндээ ямар гоё харагддаг юм бэ? Тэр чинь энэ ширээ авч ирчихсэн бас. За баярын ширээ. Нас манай баярын ширээ. Ууцолсон байна, салаад байна. Төсөө. Миний хүч өвлөөгөө шигүсч байлаа. Ашиг. Мондөг. Миний хүч тамаасаа өндөгч асаач болсон тийм ээ. Миний хүч өвлөөгөө хэлсэн шүү дээ. Тамаасаа ямар хүн болсон юм. Та намайг шаардахгүй дээ. Аав нэгч хүн шаардах юм бэ? Аав ч хүн юусэн шаардахгүй заа юу? Юу ч юм чи таарч ирэх юм. За миний